Миний шинэ өглөө. Анхны хичээл. Анхны сорилт. Энээд хөр салхисан сургуулийн танхим. Хонхны жингнээ. Багшаа гэж цангинах хүүхдийн цаваа дуу. Энэ бүхэн надад анхных байлаа. За сургууль дээрээс ингээд бид дөрөв одоо ингээд Архангай аймгийн Батцангийн сум руу замдаа ингээд гарчихжээ. За тэгээд одоо өглөөний 7 цаг болж байна. Тэгээд шинэ газар, шинэ хүмүүс те биднийг одоо яг ямар орчин яаж хүлээж, яаж хөтөж авч байгаа болоо гэд бас айгүй их тийж бодож тогтолж байна. Ямар хүмүүс хүлээж авч байгааг гэж бодож байна. Чи одоо дадлагт гарахад ямар сургалтын шинэ арга зүй технологи нэвтрүүлэх гэдэг. За тэр чи одоо яг юу юм? Чиний одоо яг одоо очиод яг за би ийм л нэг арга зүйгээр бол зүгэл туршичмаар байгаа. Би л энийг л их сонирхоод байгаа. Орчин үеийн нэг хүүхдтэй ажилтдаг энэ нэг арга зүй байна. За энийг л би туршиж. Тэр арга зүйгээ яг энд мэдэж аваад онлынхоо төвшөнд мэдэж аваад анхны төвшөнд мэдэж аваад тэгээ сургууль дээр очиод за би энэ арга зүгэл турших хэрэгтэй гэх тэрийг одоо тэн дээрээ туршиж дадлагч асуудал бол маш чухал байна. Багш бэлдэх сургуулийн сургалтыг багшлах дадлаггүйгээр төсөөлөх аргагүй. Багш мэргэжлэр суралцж байгаа оюутан бүр багшлах дадлагын явцад хэн байх уу, ямар багш болох уу гэсэн ирээдүйн зам мөрөө энэ дадлагын явцад олж авдаг. Тийм ч учраас багшийн сургуулийн хамт олон бид энэ багшлах дадлагад онцгой ач холбогдол өгч ажилладаг юм ба. Орон нутагт байгаа багш нарын мэргэжлийг дэвшлүүлэх дадлагаар дамжуулж гэсэн ийм үзэл баримтлалаар бас нэг талаасаа нөгөө талаасаа энэ орон нутагт байгаа яг сургуулийн амьдралыг багшлах оюутнууд бол үзэж харж очиж орон нутгийн багш нартай хамтарч ажиллах, орон нутгийн багш нараас суралцах гэсэн энэ үзэл баримтлал нь бол энэ дадлагын явцад бол үр дүнд өгж байгаа гэж ойлгож байгаа. Өмнө нь уусаа сум муудаар очиж үзээгүй. Яг хоо манай гэрлийн явцанд нэг сум байдаг. Тэр хальт дайрал өнгөрдөг. Тиймээс ингэж олон хонотоор сум амьдарч үзээгүй. Тэгээ айгуу таалагдж байна. Хүмүүс нь хүртэл хүмүүс нь хүртэл айгуу таалагдж байгаа. Сургуулийн үед гэх юм бол юу дотоод тогтчол мөхчл айгуу сайтай. Одоо манай Эрдэнэтийн сургуулиудаас тийм ялгах юм байхгүй. Харин хоцрогдол гэдэг хүмүүс нь ташаалд байж тээ. Тиймэрхүү юм болов байхгүй. Юм хот хөдөөгийн ялгаа ямар гэдгийг бас хараад тий. Тэгэл хүмүүсийн харьцаж байгаа харьцаа нь хүртэл айгуу гоё. Тэгэхээр ч хүн ингээд хий гэсэн юм бол тодорхой хэмжээнд төггүй ингээд хийгээд байгаа хүн. Тэр нь л илүү гоё таалагддаг. 1927 онд байгуулагдсан гэж үздэг. За тэгээ 1951 оноос бол бүрэн бус дунд сургууль 7 жилийн сургууль болсон гэсэн үг.
81 онд 10 жилийн дунд сургууль болсон юм. Тэгээд 10 жилийн дунд сургууль болоод 1980 оноос 92 он хүртэл бол ойролцоо орших өлзийт өгөнөр сумдын одоо сурагчид манай сургуульд ирж суралцдаг болсон юм аа. За манай сургуулийн гашаанд бас манай сумын бас үүх төгийг хадгалсан нэгэн барилга байданд одоо бидний энэ харж байгаа энэ одоо дуган байгаамаа. Луугүний хүрээний одоо ордог хаалга байсан баг. Тэгээ энгээр одоо луугүний хошуу хүрээрээ орохдоо энэ хаалгаар ордог байсан. Аргашаага нэвт гардаг байсан. Ийм билий. Өнөөдөр анх хичээл цаад үзсэн өнөөдөр нэлээд чимээ шуугатай хэцүү байна. Гэтэ яг цаашдаа болохоо гэж бодож байна. Тэгээд өмнө дадлага хийснээс бол хамаагүй анги төгөлтөн баг 21 хүнтэй байна. Тийм болохоор ачаал нэрээ баг байна. Тэр гайгүй боломжтой. Тэгээд анги төгөлтөнд бүх хэрэгтүүнүүд нь бэлэн одоо хичээл хэрэгтэй болох тэр мэсний бодтой сумын сургуульд бол миний төсөөлж ирсэн бол энэ хүчээс байх гэж бодож ирсэн. Өөрөө аягүй төлөөс ингээд ирсэн чинь энэ чинь баг нэг хэрэгтэн бэлэн байж одоо түүшийн газруудаас зөвлөгөө тийм сайн хүчтэй байдаг юм байна. За намайг Баян жаргалын Баасан жаргал гэдэг. За оюутан болоод яагаад заавал бага ангийн багшийг сонгосон юм бэ гэдэг хүмүүс асуудаг. Тэгэхэд бол би яг өөрөө бага ангийн багш болно гэсэн бодол бол надад үнэхээр байгаагүй. Санхүүж эдийн засагч болно гэж бодож ирсэн. Тэр талаараа бэлдчихсэн. Тэгээд би хичнээн миний хүсээгүй мэрэгжил байсан ч гэсэн би 4 жилийн хугацаанд багшийн сургууль сураад би мэрэгжилтэй дуртай хайртай болсон. Одоо бол үнэхээр багшлах чин хүсэл эрмэлзэлтэй болсон. Анхныхаа ихтнийг цагийн хичээлийг заалаа. Тэгээд үнэхээр бас хүнд байдалтай байна. Ямар хүнд байдал байна вэ гэхээр дор болгоно хүүхдүүд одоо дөнгөж сургуульд орж ирээд цэцэрлэгээс ээж аавынхаа өрөөс ингээд сургуульд орж ирээд удаагүй хэдхэн сарыг өнгөрөөсөн байна. Энэ хугацаанд бас нэлээд яг суугаа сурсан, хүний үгийг сонсох гээд бас сурж байгаа тийм хүүхдүүд байна. Тэгээд шаагалцсан шуугаан чимээ тэгээд ер нь бол нэлээд анхаарлын сайн татчихж хэлэх зүйлээ хэлэхгүй бол эцсийн дундаас сонсхон цөөхөн сонсохгүй нэлээд олон байгааг бас ажиглаж харлаа. Өнөөдөр анхныхаа хичээлийг заалаа. Тэгээд ер нь нэгдүгээр анги дээр ер нь өмнө хичээл зааж дадлага хийж үзээгүй. Энэ жил бол айгүй онцлогтой, айгуус хамгийн гоё дадлага гэж бодож байгаа. Тэгээд нэгдүгээр ангийнханд нэг өндөр хичээл заахад анхаарал бол маш их тухайн хүүхдээ бол төлөвлөдгүй юм байна гэдгийг айгүй их ойлгож авлаа. Тэгээд анхаарал нь маш их татахын тулд яаж өөртөө анхаарлыг татаж яаж хандуулах вэ? Яаж нэг нүсгийг ойлгуулж байгаа вэ гэдэг юм бас аягүй их боддог юм байна. Тэгээд бас зарим хүмүүс нөө төрүүлээ жоохон үсгээ үзсэн болохоор би наатах чинь мэднэ, би наатах чинь мэдчихээн гэл зарим бас тэгж जैन, зарим нь бас жоохон мэдгүй, зарим үсгээ андуурах бас тохиолдол гарч байна. Ийм бүхнийг хоцордуулахгүй яг л ижил төвшин нэг хүүхэд бүр дээр яг туулж ажиллаад бүгднийг хамттан зэрэгэл сургаад явах юм бол бас болж ийн гэсэн санал бодол над төрлөө. Намайг дээр чүрийн буу мэрэгтмэ гэдэг Төв аймгийн Баян жаргалын сумаас ирсэн. Багшлах дадлагыг одоо 4 жилдээ хийж ийн. Хөдөө орон нутагт бол яг хийж үзээгүй, анх удаа хийж үзэж байгаа. Гэтэ яг нэгдүгээр ангид бол зааж үзээгүй болохоор хүүхдүүд нь сайн төвлөрч өгөөгүй болохоор жоох хүндрэлтэй л санагдлаа. Тийм. Ерөнхийдөө бол сэтгэл гэх юм бол сургуулийн захиргаа бүх хүмүүсийг сайхан хүлээж авсан, тэрэнд нь их баярлж байгаа. Тэгээд өнөөдрөөс эхлээд бас алгаа сайн хийгээд сайн дуусгах хаа л гэж бодож байна. За сонсогч. Тэгэхээр өнөөдрийн хэдүүлгийн шинэ үзэг үсэг маа үсэг байх нэ хүмүүдээ. Үсэг. За тэгэхээр үсэг. Үсэг байх. За гүлдэн модны ажил сууж үнийн нэш үү те. Ахнаха
байж тээ модны сүүдэрт нь бас ингээд зулаахан байгаа юм чи хөвтөж яж болно шүү дээ тий. За энэ ямар амтан блэ? Нохой. Яг ямар нохой юм болоо мэдгүй та. Өөр ямар нэг юм болоо. Цагаан нохой. За цагаан нохой гэж болж байна. За өөр. Цагаана. За өөр. Манай цагаан нохой гэдэг. Мэдээж л одоо орчин үед таав гэдэг нохойг бас л хүн болгон бараг мэдж байгаа. Гэхдээ хэрвээ би хотод гарч исэн бол хотын хүмүүс бол тэрийг мэдэн шүү дээ. Хөдөө орон нутагт гэдэг утгаараа яг бол тэрийг гаргаж миний сансаар бол гаргаж ирээгүй. Тэгээл ингээл хүүхдүүдээс асуугаад өө багшаа наачин гүлэг байна. Өө наачин багшаа банкар байна. Нохой байна гэх жишээний жижигхэн болохоор нь гүлэг гэдэг ч юм уу. Яг тийм хав гэсэн утгаар нь бол хэлж чадаагүй. Манай яг Бацэнгэлийн сургуулийн багш нар болохоор нэг зүйлийг болохоор айгүй зүгээр гэдэг байхгүй. Тэнгүүт манай бизнес багш нар болохоор жоохон тийм болохгүй зүйл гэдэг. Тэр болохоор би сурагчтай миний хөө гэж дууддаг. Тэр бас энэ чи ирээд сурсан юм байхгүй юу? Миний хөө доор мөч. Зөв. Доор би ингэ бүжээр. Бохоо миний хөө. Арикагийн хувьд бол айгүй хурдан ярьдаг. Ингээд айгүй хурдцтай ингээд дурчгнуулаад ярьдаг. Тэрийн хүртэл бас менежер анзаарсан байсан. Тэрийгээ бас манай хүн засаж байгаа. Викторийн хурд дээр идэнэ. За зурагч юу туршлагдсан байна вэ? Барилдаж. Барилдаж. Хүүхэд хөлөөсөн байсан байна. Хүүхэд хөлнөөс нь барьсан байна. Ихаваа өсөг, хээ өсөг гэд олон төрлөөр дуудагдахад яг алуугаар нь хүүхдүүдэд таниулгаа мэдэхгүй өөрөө яг урдаас нь багшаасаа асуугаагүй асуусан. Үг нь орж байгаа байдлаасаа өөр дуудагдаад байгаа учраас би яг хүүхдүүдэд таниулахдаа бол одоо яг аль төрлөөр нь одоо яаж хэлэгдэж байгааг нь таниулах гэж нэлээ эргэлзэж тэгээд яг ямар ч усан их гэж их хаваа ус гэж таниулсан юм байна. За тэгвэл үгийн төгсөлт сонсож байгаа. Их ус гэж дарамлаар яаж ч тийм яриа бүгдээрээ. Мэдээж нөгөө нэг их усгч нь бас яг хүнд гүйгүүлэгч гэдэг утгаараа явд юм лээ. Тэгээд бас одоогийн үеийнхээр зааж байгаа болохоор нөхөн ихийн дунд дээрүүгийн мөнд яаж дутагдах вэ? Сүүл дадаг гэдгээр бас аюу адармаатай. Тэгэхээр одоо хээ үсгийг гэхээр одоо та таних уу? Одоо жишээ нь ах гэх юм бол ах гэхээр болоо. Эх гэж унших юм. Ер нь бол монгол хэл илүү хэцүү байдаг л та. Яа тэгэхээр илүү нөгөө нэг ур чадвар шаардна, мэдлэг одоо бүхэл зүйлийг монгол нийтлэл төр бол илүү шаарддаг гэж ойлгосон. За тэгвэл танай хажуу талд байгаа айлыг хурш айл гэдэг бол мөн тоон дээр ч гэсэн мөн адилхан хурш тоо гэж байдаг байна. За жишээ нь одоо 2-ын баг хурш тоон хэд ах нь вэ? 1. За тэгвэл их хурш тоон хэд ах нь вэ? 3. Яг тэр үед бол миний алдаа дутагдлыг бол хилцэн нь маш их оновчтой зүйлүүд байсан гэж ойлгож байгаа. Яа тэгэхээр тухайн нөгөө нэг хичээлээ бүр илүү сайн зааж болохоор байсан гэдгийг ойлгож авч байгаа юм. Миний тэр нөгөө нэг айл орчин нөхцөлтэй нөгөө танай хэдэн тоот вэ? Хажуу талаа чийд вэ? Гүштэй надад их тэр гой санагдсан. Зүгээр санагдсан. Нэгэнийг хажууд айлынхан дугаар хэд юм бол? 15. 15. Тэгвэл танаас хэд авах вэ? Манайх 16. 16. За тэгвэл 14. За тэгвэл Умагийн хувьд бол хичээл заахтаа айгуу сайн, ярих чадвар айгуу сайтай. Тэгээд хүүхдэд ингээд нэг юмыг ойлгуулж хэлэхдээ айгуу зөв аль болох амархан талаас нь ойлгуулж идэг гэх юм уу? Арай төхөм амьдралтай уялдаа холбоотой айгуу сайн. Ер нь юмыг ойлгоход айгуу сайн ойлгуулж хэлдэг. Тэгээд ер нь бол хичээл заахтаа айгуу давгүй гэж боддیں۔ Хаяа жоохон юу захирангуй зан гарах гэдэг нь тэрийгээ засаараа гэж бас битэр би биндээ зөвлөдөг. За 8 тоотой адилхан бай. За өөр. За бичвэрийн 3 тоотой адилхан бай. За өөр юм байна. За одоо нэгдүгээр салаад уншиж шүү. Ариун ном гэж байгаа юм.
За энэ гадна тал дээр нь болохоор нэг юм цаг агаар юм. За. Өнөөдөр нартай байна. За нартай биш үүлтэй гэж болж чинь. Хурд тунцсан орж байна. Тэгвэл юуныг нь аваад ингээл наач. За тэгвэл гадаа нартай байгаа юм чинь. Нартай бүрхэг өдөр Тийм, тийм. за нартай жоо үүлэрхэг байна. Тэгвэл энэ мод байгааз. Энэ мод маань одоо энэ гадна талын цаг агаараас шалтгаалах байхгүй. Гадаа бүрхэг байгаа юм чи энэ дотор байгаа бүх жимс нь гарч ирэх юм уу эсвэл ганц хоёрхон шиг жимс гарч ирэх юм уу? Одоо чи надаараа тоо тоотлын аргыг одоо явуулна гэсэн. Одоо 1 2 гэж шилгэрнэ. За. За тэгээд ийм чинь. За тэгээд аргашны эргүүлэхээр нэг юм хүүхэд байгаа. За хүүхэд байна. Тэгээ яах вэ гэж яриулах байхгүй. Энэ ярих чадвар. Ингээ шүд гараад ирлээ. Тэгээ шүдээ яаж угаад юм сая. Тэгэл одоо ингээ дарааллыг зааж өгөх юм л да. Цэцэрлэгт сурсан байдаг л да. Гэтэ зарим хүүхдүүд цэцэрлэгт явагдсан дээ тийм. Ингэж угаана гэл. Энэ хүүхэд эндээс аваад алим аваад ийшээ тавилаа ш. Тэр шиг хүүхэд ингээл энэ алимнуудыг харлаа. Энэ дээр байгаа өөрийнхөө нэрийг уншин. Тэгээ унших зориудын хэрэгцээ үүсэж байгаа байхгүй. Энэ булган байна. Энэ прүсрэн байна гэдэг ингээ өөр их уншаад байгаа байхгүй. Тэгэл өөрийнхөө нэртэй алимыг авлаа. Модон дээр наалаа. Тийм үү? Давхар шийдэлтэй. Тэгээд хамт төсвөр яг хүүхэдтэй яг нөгөө онцлогтон тохирсон. онл талаас нь заалгасан болохоос яг хүүхдүүдтэйгээ ингэж яг ажиллана 6 настууд маань нэр шүү гэдэг төсөөл маш л огт өөр бид юм лээ. Бүх хийж байгаа юм а тэр хүн 35 минутанд ойлгуулчих байсан гэж аюу хичээдэг. Тэгэл наацхийн хэрэгцээний 6 настай хүүхч өөрөө авсан ялгаад уншиж мэдгүй хүүхд чинь авсан өөрөө ялгаж чадахгүй. Тэгэхээр заавал хажууд нь нэг хүн байж тэр зүйлийг хийх хэрэгтэй байхгүй. Тэгэл хичээл эхлээл ингээл явах гингт нэг нь хичээлийг хэрэглэх хүн байхгүй үзгээ мартчихсгүй бол тэр математикийн хичээлээ мартцсан гэлт хэд чинь хичээл заахт маш их бэрхшээл тулгарч байгаа байхгүй. Бид нар бас энд ирээд нэг 7 онцныхаа дараа дотор байрны хүүхдүүд бас ямархай амьдрал ингээд нэг давхраас нь 2 давхар хүртэл үтсэн л дээ цуг. Тэгээд үцхэд бас ер нь жоохон хэцүү л идэв юм шиг юм гэж ойлгосон шүү дээ. Тэгээд зарим нь бол эцэг эхээс хол бүр хотоос хүртэл хүүхд байдаг. Тэгээд гэр орноос санах асуудал тэгэл ядчил амралтын өдрөөр хувц хонорыг нугааж өгөх юм нэрэг. Би ч ерөнхийдөө нэг багасаа л би яг дотор байрандаа амьдарч үтсэн л дээ. Ер нь асуудал их гардаг юм шиг санагдсан. Хорвотил хийсэн эцэн бүвэн анхны дуу хонгор зүрхийг уярасан эцэн бүвэн анхны дуу эцэн бүвэн дуу их шиг надад хайрлаа энэ л миний дуу эцэн бүвэн дуу үрдэ бүвэ аясан миний хайртай Бид нар цаашдаа бол энэ дадлагыг бол улам одоо чанаржуулна гэж ингэж үзэж байгаа. Улам одоо тэр зардал мөнгөний бол бас нэмэгдүүлээд ялангуяа одоо тэр дадлагын үеэр сургалтын хэрэглэгдэхүүн бүтээх тэр оюутнуудын тэр урам, зориг, тэр идэх санаачлага тэр бүгдийг бол хөвүүлэн дэмжсэн байдлаар бол энэ дадлагыг бол явуулах хэрэгтэй байна. Тэгэхэд бол бид нэр энэ хөрөнгө санхүүгийн асуудал хэрэгтэй байна. Орон нутагт дадлага хийх биш бас гадаадын одоо сургуулиуд дээр бас бид нар бас дадлага хийлэгдэг хамтарсан юм хөтөлбөрүүд дээр бас гадаадын Оросд дадлага хийж байдаг юм уу, Японд дадлага хийж байдаг юм уу тийм энэ байдлыг бас өргөжүүлчих. Тийм учраас бол бас энэ бол ганцхан манай дадлагын ажил бол ганцхан дотоодод хийгддэг биш. Бид нар гадаад дотоод гэсэн хоёр юм үзүүртэй чигтэй бодлогоор бол энэ дадлагаа улам чанаржуулна гэсэн юм бодлоготой байж. Багшийн сургуулийн дадлагыг дараах 3 үе шаттайгаар зохион байгуулсаар ирсэн байна. За тухайлх нь бол багшлах дадлагын өмнө оюутнуудтайгаа уулзалт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулдаг. Энэ үйл ажиллагааны гол зорилго бол тухайн дадлагын зорилго, мөн чанар, ач холбогдол нь юу юм бэ гэдгийг оюутан бүр ухаарах, ойлгох нь чухал байдаг. За үүний дараа оюутнуудын дунд тухайн дадлагын өдөрдмжийн хэлэлцүүлгийг явуулдаг. Үүний дараа хуваарлагдсан сургууль дээрээ оюутнууд маань дадлагт гардаг. За дадлагын явцад хөтөлбөрийн
дадлагад бэлтгэх багтаага хамтраад дадлагын явцад зөвлөн туслах, оюутнуудад тулгамдсан асуудал бэрхшээлийг хамтдаа даван туулах арга замыг ирж хайх, олох, хичээлд нь сууж зөвлөгөө өгөх, хичээлийн судалгаа хийх гэх мэтээр хамтарч ажилладаг байгаа. За дадлагын дараа яг өнөөдрийн энэ үйл ажиллагаа явагддаг. Өөрөөр хэлэх юм бол дадлагын тайлан хамгаалалт бусад курсын оюутнуудтай туршлага, сайн арга зүйгээ түгээх, солилцох, үзэсгэлэн гаргадгаараа их онцлогтой. Би ер нь бол энэ багшийн мэргэжлийг бол бүр ээж аваасаа зүрхэн барин байж бүр шүтээс орцсон багт бүр шүтээсээ хаян барин байж ийшээ орж ирчихсэн шүү дээ. Манай дадлага маш нөгөө битээр хоёулаа байсан болооч тийм айгу санаамар өгдөг гэсэн анги орхоо явж нэг яг л битээр яг л өөрсдөө англи яг дагаад авсан юм шиг яг хавт болно гэдэг өдөртөө ингээд бас сар хугацаанд ингээ авах айгу их юм бодож байна л да. Яг дадлага хийгээд дуусах хугацаа маань дараа их намар хугацаа айгу хоорондоо бас нэг их хугацаа өнгөрөөгөө хавж ер нь яг яаж өсөв таниулах, яаж хүүхдүүдтэй ажиллахаа бас мартаагүй байх. Тэр илүү одоо энэ одоо алдсан юм дээрээ ахаад тэгээд алдаа гацсаа тэгээд юм л гэж бодож байна. Тэгээ яг ч ажиллана гэж бас боддгоо байсан юм аа. Тэгэл саяны дадлага бол бүр өстэй 100% тэгэл итгэлтэй болгочихлоо шүү. Одоо л багшаага зовлон гинэ ойлгочихсон. Ямар хэцүү мөртлөө гайхамшигтай сайхан мэдрэмж. Хамгийн гол нь юм сурахтаа хэцүү ч гэсэн тэгээ сурцсан хоноо өөрөөрөө бахарч байгаа байхгүй. Тэр нь л аюу. Бүр ингээд сэтгэлээ готлог л марч юм шиг. Эсвэл энд үлдмэрч юм шиг. Яг ямар ч юм мэдхгүй яг л мэдхгүй тийм сэтгэлтэй болчиход ингээд уйл яв уйл чадахгүй нулимс гарлаа эргээд зэлгээд ингээд ийм байдалтай болсон суугаад байл та. Дадлын хугацаанд юу хийж сурсан нь голж гэсэндээ дахгүй хүүхдийн чин сэтгэлийг ойлгож авсан л миний хувьд хамгийн сайн зүйл ах гэж би ойлгож байна. Ерөөсөө хүн бага насны хүүхдийн сэтгэл зүрх ямар гэдгийг бас ямар зүйл дээр баярлаж ямар зүйл дээр гомддгийг яг өөрөө бүр биеэр мэдчих авсан даа л аяг баярлаж байна. Миний амьдралын хамгийн анхны 6 наснд цаашд бол баян турсдаж явах юм маань л гэж бодож байгаа. Их санаа хохтуу ганц үлдчихэж байгаа юм зураг л. Цаг хугацааны хэмээр урссан амьдрал хэмээх хүлгүй далайд аялах, шав нарыгаа чиглүүлэх луучнан би юм. Ирээдүйн минь намайг хөтлөөч гэж гараа өгөх хүүхдийн харцнаас би мэрэгжлийнхээ хамгийн сайхныг олж мэдэрсэн. Би өнөөдрийн оюутан маргаашийн багш. Дээр байх юм тийм. Нилэн дээр юм шүү. Хайдас стресс ч юм бэ. Нэг амар тийм сэтгэлийн гоц өдрөө ууж мэдвэр санагдаж авсан юм чи. Миний гарыг ямар хүн тэнэх ш. Ихтэй хүн ороод ирсэн үү? За ухаан хүчнэ. Одоо бид хоёрын дундыг тоглоом өгчөд руу хүрдэл тоглоно тас. Бас тэгэл миний чинийх гэсэн ойлголт гарна тоглоом дээр. Багш нартай хандаж юм. Хайртай шүү гэж хэлмээр байна. Гэт цэвэрлэн
хоол болох хавар. За энэ бол хүмүүс. За. Угаас нэг илүү мэдсэн юм аа. Харсаар ер нь бол хэрэглэхгүй бол хүүхдийн хичээл анхааралтай оролцуулах, анхаарлын төвлөрүүлэх, мөн бас сэтэлжүүлэх, шинэ мэдлэг олгох байдаг. Хэрэглэх шинэ хүмүүдээс олж хүн. Тэгээд хичээлийн хүмүүстэй шинэ хүмүүдээ надад өмнө өсөөгөө өмнөдөр өсөөгөө ямар арга зүгээр өсөж эдний хүмүүд битүү ярим шиг харагдаж сайн юм л та хараад биш. Дээдхтэй